За энэ ерөнхий тогтоолын төсөлтөөр ингээд танилцаад бас хэд хэдэн санал өгсөн. Яг зөв энэ дээр нэг ийм асуудал байна. Жишээлбэл тэр Монгол банк санхүүжилт өгж байгаа эсхийн эхний өгүүлбэр гэхэд те яг өөрийнх нь үндсэн үүрэгтэй холбоотой өөрөгт нь байдаг ажлууд байхгүй. Тэгэхээр тиймэрхүү зүйлсийг бид нэр заавал гэж бичиж тогтоолын төсөлтөөр оруулах шаардлага байна уугүй гэдэг. Яг нэг асуултаа байгаа. Тэргөө одоо инфляцийг те барих хэвээр холбоотой. За дээрс тэр макро зохистой бодлого хэрэгжүүлэх нь бол Монгол банкны өөрийнх нь л одоо үүрэгт байгаа шүү дээ. Тиймэрхүү нэг ганц хоёр өгүүлбэрүүдээр нэг тийм харагдаад байгаа. Тэгэхээр тэрэн дээр төлөө зөвхөн яг тэгж орох шаардлага байсан уугүй юу гэдэг нэг тийм асуулт байна. За Тэмүүлэг гүшээ хариулна. За Соронзон гүлтгчнээс асуултанд хариулъя. За яг бид нэр үндсэндээ энэ тогтоолын төсөл маань бас нэг бүтцийн хувьд аваад үзэх юм бол засгийн газар чиглэх тухай. За үндсэндээ бас яг эдийн засгийн доктортой байдалтай холбоотой. За мөн одоо үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхтэй холбоотой бас нэг хэд хэдэн гол асуудлуудыг оруулсан. За энэ дотроос бид нараас төсвийн за үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд нэг 6-7 заалтууд. За мөн хувийн хвшлийг одоо дэмжих, тогтолцооны шинжилгээг хийх, системийн дүн шинжилгээ хийхтэй холбоотой 6-7 заалтууд орсон. За энэний 2-р бүлэг дээр бол үндсэндээ энэ Монгол банк болоо санхүүгийн зохицуулахаар чиглэл одоо өгөх 11 зүйл заалт бүхий одоо заалтууд орсон. За би таны бас яг ихний санал дээр бол бид нар гол үндсэндээ бид нар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг докторжуулах асуудал маань бол инфляцийг доктортой байлгах, за мөнгөний бол макро зохистой бодлого арга хэмжээг авч хэрэгжүүлэх бол үндсэндээ Монгол банкны бас үндсэн чиг үүргийн ажил. За энийг яг нэг талдаа бид нар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг доктордуулах гэдэг чиглэлээр тодтогч яг нэгний заалтнаас оруулж өгсөн. За мэдээж байнгын орооны бол бас бүр ирэх. Тэгэхээр нэгдүгээр заалтыг бол мэдээж хасч болно. Энэ дээр бол яг бид нар гол банкны салбарын реформтой холбоотой, за тодорхой санхүүгийн үйлчлэгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой, валютын урсгалыг докторжуулж нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой гэдэг бас зарим тодтох асуудлуудаа бол 2-оос 10 дугаар одоо зохицуултуудаар бас оруулж өгсөн гэдгийг бол хэлэх байна. За нэгдүгээр заалт нар бол таны шүүмжлэг бол бас хүлээж авч जैन хэрэг шаардлагатай бол бас зарчмын зөрчил санал гаргаад нэгдүгээр заалтыг бол бас асч болно гэдгийг бол хэлэх байна. За үндсэндээ бидний хувьд яг энэ банк давмгайлсан энэ санхүүгийн системтэй асуудал дээр л жоохон манай Монгол банк болоо санхүүгийн зохицуулахаар нь бас тодорхой дүн шинжилгээ хийж энийг нэг өөрчлөх талаас нь ажиллахгүй бол энэ санхүүгийн зах зээлийн үндсэндээ 90% нь бол бас манай банкны салбар эзлээд байдаг. Санхүүгийн систем харьцангуй хаалттай байдаг. Банк давмгаасан бүтцтэй байгаад байдаг. Тэгээ бид нар энэ асуудал дээр бас өөрчлөлтийг хийхгүй бол нөгөө талдаа санхүүгийн салбар бас энэ одоо хямралд өртөх эмзэг байдал бол их өндөр байгаад байна. Тэгээ бид нар энэч одоо байдлаасаа болоод түүхэн хугацаанд энэ банк санхүүгийн салбарынхаа энэ одоо доголдсон энэ системээс болж үндсэндээ түүхэн хугацаанд бас нэг өндөр инфляцтай явж ирсэн байгаа даа. Тэгэхээр ер нь бол цаашид бас зөвхөн санхүүгийн салбараас гадна ер нь одоо инфляцийг бас ойлгох энэ мөнгөний бодлого, макро зохистой бодлого илүү оновчтой болгох юм зайлшгүй шаардлагууд байна. Энэ инфляцид нөлөөлж байгаа хүчин зүйл факторуудаа дотоодлоор гадаад нөхцөл байдлаас бас үнэлж харах зайлшгүй шаардлагууд бол байна л гэдгийг бас тодорхой мэдээлэл болгож хэлэх гэсэн. За бас нэг тодруулаад нэг асуулт асууж. За энэ юун дээр нэгдүгээр хэсгийн 2 дахь дээр нь уулуурхайн бүтээгдэхүүний биржийн тухай ингээд нөгөө сөрөг нөлөө үзүүлэх үс тээвэртэй холбоотой аливаа нэмэлт зохицуул шийдвэр гаргахгүй байх гээд. За хоёрт нь болохоор нөгөө засгийн газар өгж байгаа төсвийн зарлагыг нэмэгдүүлэх хэсгээр болохоор энэ хөрөнгийн биржийн төрийн өмчийн хувьцааны хувийг бууруулах нээлттэй өөрчлөх гээд. Энэ маань одоо нөгөө бид нар чинь төрийн өмчийн одоо аж ахуйн нэгжийн одоо нөгөө нээлттэй ил тод биржээр арилжаалах гэдэг нөгөө хуулийн үндсэн чиглэлээр яваад байгаа шүү дээ. 2-3 одоо яг нэг холбогдох нэг төрийн өмчийн компаниудтай холбоотой заалтууд орсон байгаа. Энэ дээр бас нэг жоохон тайлбар өгөөж яагаад бүр ингэ зориуд цохон тэмдэглэж оруулж байгаа вэ гэдэг. Тэмдэглэл шүү хариулъя. За хоёр төсөгтэй холбоотойгоор сая бас таны онцолж хэлээд байгаа энэ хөрөнгийн биржийн хөрөнгө оруулалт үйл ажиллагааг сайжруулах энэ асуудлыг онцолж за тусгаж өгсөн байгаа. За энэ дотроо бид нар үндсэндээ одоо яг эдийн засгийг аваад үзэх юм бол
манай эдийн засагт болоо дотоодын нийт бүтээгдэхүүнд өсөлтөд нөлөөлж байгаа гол үндсэн зүйл маань бол энэ гадаадын шууд хөрөнгө оруулалтын асуудал байна. За дотоодын нийт бүтээгдэхүүн нөлөөллийн хувьд зүгээр бид нар аваад үзэхээр хамгийн том одоо хүчин зүйл бол бас байдаг энэ өөрөө. Тэгэхээр нэг ойролцоогоор бол 20 орчим хувьтай байдаг. За биднэрт үндсэндээ сүүлийн 10 жилийн хугацаанд бодит үнэ нөхцөл байдлыг аваад үзэх юм бол хөрөнгө оруулалт гэдэг зүйл бол бас орж ирсэнгүй. Хөрөнгө оруулалт гэдэг зүйл бол байхгүй болчиход байна. Тэгэхээр бид нар нэг талдаа энэ өөрсдөөс хамаарах энэ зүйл дээр бас нэг бодитоор дүн шинжилгээ хийж харахгүй бол бас болохоо болчиход байгаа шаардлага байгаа. За өнөөдөр Монголын хөрөнгийн бирж маань бол төрийн За тэмүүлэн гишүүн нэг минут өгье. За яг үндсэндээ 66% нь бол төрд байгаа гэдэг 34% нь олон нийтийн байдлаар бол хувьцаанд гарсан байгаа даа. Тэгэхээр үндсэндээ дэлхий дээр аваад үзэх юм бол төрийн өмчийн бирж гэдэг хувилбар бол баг миний мэдхээр л байхгүй байна. Тэгэхээр бид нар энийг одоо бас илүү нэг хөвчөж илүү одоо хөрөнгө оруулалт татах, за илүү одоо энэ бас хөрөнгийн зах зээлийг энэ салбарт үйл ажиллагааг сайжруулах үүднээс энэ төрийн өмчийн хувьцааны эзлэх хувийг бол зайлшгүйгээр бууруулаад, за уг нь болж өгдөг бол нээлттэйгээр энэ хөвчлөх энэ асуудлыг засгийн газар судлаад нэг оруулж ирэх зайлшгүй шаардлагатай байна гэж хараад байгаа. За бүр болж өгвөл одоо юу гэдгийг Солонгосынх байна уу, Сингапурынх байна уу, хаанахын байна одоо энэ бас хөрөнгийн биржүүдтэй хамтарч ажиллах мэргэжлийн байгууллагууд болоод энэ хөрөнгө оруулагч нартай бас урт хугацааны гэрээ байгуулж энэ ажилуулах энэ системийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бол байна гэж үздэг. Тэгээ энэ үүднээс бол бас энийг оруулж ирсэн. Хөрөнгийн зах зээл өөрөө шинжлэхдэггүйгээр цааш бид нар хөрөнгө оруулалт гэсэн зүйл бол байхгүй болчиход байгаа юм байна.